Hi vlog. За одоо өглөөний 5 цаг болж байна. Тэгээ би одоо такси барихгаа төлөөж юм. Такси бариад Богдод руу гарах хаалган дээр очиод найзтай уулзаад тэгээ дэшигээ уул руу гарах болно. Тэгээ өглөө өртөөр нь бол автобус явах цаг болоогүй болохоор таксид хас өөр сонголтгүй байна. Тэгээд найзтайгаа 5:30-г уулзъя гэж төгссөн байгаа. Тэгээ гоё миний бичлэгийг тусал үзээрэй. Тэгийг орч эхлэх гэж байна да. Манай найз дээр байна. Хоёр өглөөний карт явагдчихсан. Сүүлийн тэгэхээр маргааш сүүлийн карт. Тэгээ маш сүүлийн харж байгаа. Өнөөдөр яг ууланд гараад гадаа бас цаг агараа гоё юм тий. Тийм. Тэгээд тоор одоо уулнаас Оо яна. Сток байлаа. Баярлаа. Яар гоё Баярлаа. Өстө. Тийм яа гоё. Хайртай. Гэдээс. Шатаслаа. Дэс. Тоор одоо уулнаасаа буучаад тэгээд техникийн зөвлөгөөнд харцаад тэтгэлээ хийн. Тэгээд ерөнхийдөө амдаа тий. Тий, өнөөдөр нэг тиймэрхүү плантай байна. Ер нь гоё нэмэрж ах шиг байна. Миний царигтэй юм байна. Ирдэг биш байна. Бүр шүмгэцэн. За бит хоёр орой дээр бараг гараад ирлээ. Цаг 30 минут болголаа. Харин тэнхээгүй юу? Гэтэ сүүлийнхээ хойлоо нилээ авчлаа тий. Яг нөгөө угаасаа дунд нь хамрах сандалч таарсангөө. Бахан хадчихлон дэвэр. Сайхан л гараад ирлээ. Тэмээ би чадчлаа ээж аваа ямар анаачлаа нэг бичлэг шиг. Гоё байна. Ой тэр хэрэм штэ. Самра. Гоё. Хоёр буугаад ирсэн. Одоо энд нэг гоё кофе унгааж ээж махаа идэх чинь. Гадаа бүрстэй янз гоё юм. Хоёр тэгээ сая техникийн зөвлөгөө болох газараа ирчээд тэгээд арай эхлэх багш болохоор би нөгөө чэ зураг даруулах хэрэгтэй. Тэгээд чэ зураг даруулах газараа хайж явж хагаад бас нөгөө жолооны үнэлгээнд дэр цэсний бүлгээ тодорхойлох шаардлагатай болоод би нөгөө мэдтгүү. Тэгээд энэ оргил аршаас үлгээд ийшээ газ ороод цэсний бүлгээ тодорхойлох шинжилгээ өгчлээ. Тэгээд 2-3 цагийн дараа мэйлээр хариун ирчих юм. Тэгээд одоо чэ зураг даруулах газар хайгаа явж байна. Тэгээс чэ зураг даруулчвал буцаж тийшээ очиод бүртгэлээ илгэчүүл тэгээд өнөөдрийн гол ажил маань амжих гэдэг. Тэгээд шууд бэлтгэл рүүгээ явна. За зураг дарууллаа. Одоо газ техникийн зөвлөгөөний хөтөлбөр гол оройлоо. За орхон их сургууль дээр ирчихсэн байна. Энд техникийн зөвлөгөөний орлоо. Бүртгэлээ илгэчээд гараад ирлээ. Одоо бэлтгэл рүүгээ явах гэж байна. Эндээсээр одоо яг яаж явах вэ? Гадаа сайхан амждаг л алхаал явъя да. Кардиога хийх нь л чухал юм чи. Өнөөдөр чинь нэлээд алхалсан шүү бас. Би одоо ингээм Монгол төштэй ямар нэгэн газраас үйлчлэгээ аваад тэгээд тэр газрын хүмүүс ингээд нэг гоё тийм соёлтой хандах нь амар гоё мэдрэмж төрүүлээд байгаа. Яг Солонгост бол тэр бол нэг ингийн юм штэ угаасаа л гоё харцдаг. Тиймээд одоо энэ л хороо тийм спешиал мэдрэмж аваад. Яа. Тэгээд сая нөгөө номер аваад бүртгэлээ илгээл тэнгуү тэн сууж байгаа ингээд дараалсан ингээд 4 5 6 хүмүүс байгаа байхгүй. Тэгээ бүгдээрээ амар гоё ярьжтэй заа. Тэгэл амжилттай юм үзгээд би одоо тэгэл нөгөө амар олон тамирчидтай ингээл харьцаж байгаа болохоор яарал дараахан гэж амар
их бахтаа гэл тийм мэдрэмжээр оцсохгүй гэсэн чинь ерөөсөө тэгээгүй. Тэгээд нэг чинь миний охин нэмраа миний охин гэмээр тэгэл амар гой санагдлаа. За тэг өнөөдрөөс ер нь усаа багсгаж эхэлсэн. Өнөөдөр 2 литр ус уугаад маргааш 1 литр ус уугаад тэгээд тэмцэн хүртлээ явахгүй. Маргааш 1 литр гэдэг чинь за тэгээд өглөөс ирээд угаасаа нэг 300 г хүлээ ус үлэн дээр он тэгээд өдөөс өмнө бараг 1 литр дуусчих. Кофега бас шингээ өндөө оруулах. Тэгээд тэрнээс шоухгүй сайхан гүрийж агаад Тапаяна Монголд гинэ цаг агаар бүр амар гоё өнөөдөр. Тэгээ бүр ингээ алхаад явахаар амар гоё. Одоо би жим рүү алхаж чинь 20 минут алхахаар байна. Тэгээд юм л бол мэд хараа яваад хар амар ядрагтай санагдаад чи зүгээр нэг чигээр явж идэл нэг төв зам гарч ирээ. Тэгээд тэр төв замаас хайчхаа ойлгочихвол гэж одоо тэгээд зүгээр чигээрээ л явж. Энэ одоо нөгөө төсний бүлэгт тохиолдсон шинжилгээний хариу болчлаа гэсэн мессеж ирсэн байхгүй юу? Тэгээд би нөгөө эмчээгийн дугаарлаад болгаад шинжилгээний хариу авах гэсэн чинь юу юм бэ? 2 дугаар бүлгийн системын гингүүдээ нэг юм чинь сүрэх гэрсэн байна. Тэгээд мянгад нэг тохиолдох гэж. Тэгээд за дараа тухтаа ирээд уулзаараа мал дээр ихгүй би бүр амар юм бодоо заяа. Тэгээд би одоо очих болгоомж байна. Та мэйлээр явуулаад уучсан. За мэйлдээд үгүй гэдэг гэсэн байхгүй юу? Тэгээ мэйл нь ирэхгүй удаа. Тэгээ би бүр нөгөөхөө бодоо айгаал авахгүй. Яана юу мянгад нэг юм болоо гэл тэр мянгад нэг тохиох тийм амар өвчин болов гэж бодоол. Тэгээд гэтээ яг сөрөг гэдгийг сонссон болохоор бас юу гэтээ яга мянгад нэг гэл нөгөөх дээр фокус бодоол. Йоо тэгээд байжсэн чи яг 20 минутын дараа сая мэйл ирж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийн нөгөө нэг юу ягаад чача бидрүү явуулаад тэгээд тайлбарсан чинь нөгөө нэг одоо нэг мянгад нэг тохиох тийм сөрөг гинэ. Ховорцсны бүлэгтэй хүн гинэ би. Тэгэхээр манай тэгээ чача бити наваа тайлбарлаад өөрийгөө онцгой гэж мэдэрч яв энэ төр гинэ. За ямартай онцгойлгүй юм байна. Наха би тэгээд явдалтай дээрс нь төөрч мөрөө заяа. Нэг 30 минут алхаа ирсэх газар цаг 30 минут алхлаа гэж. Тэ сайхан байлоо. За жим дээр ирчлээ. Өнөөдрийн сүүлийн бэлтгэл ингээд дуслаа. Тэгээ өнөөдөр гэрээс 4 өнгөрөөж гараа. Тэгээ одоо 9 өнгөрч байна. Ер нь л жоохон өнөөдөр ядарлаа. Ялцчихгүй тэгээ сүүлийн өдөр болохоор өстөний хамаг гэрч хүчээ шахаал дуусглаа да. Тэгээ одоо хайрт сайхан амрыг маргаашнаас за бүр хасан 700 г ус өнөөдөр 1 литр ус уусан. Маргааш үлцгээе.